Trapster Otto-г эмнэлгийн төхөөрөмжнөөс гаргаж, эмнэлгээс гаргаад чамайг зөөврийн амьдралд итгэж төхөөрөмжөнд оруулах болно гэдгийг хэлдэг. Тэд Питерийг эмнэлгээс дагуулan явж, бусад хоригдож буй хорон санаатнуудын хажуугаар өнгөрч байхдаа Scorpion Otto хандаж, дахиад хоёр хүнийг суллаад өөрсдийн Sinister Six-ийг үүсгэн байгуулъя гэдгийг хэлдэг. Гэвч Питер төлөвлөгөө нь тийм зүйл байхгүй. Мөн өөрт нь одоо хитгэн цагийн амьдрах хугацаа үлдсэн учраас одоо дөрүүлээ шууд явцгаая гэж хэлдэг. Хамгаалтын цэргүүд ирэхүүд Scorpion Hydra-Man хоёр цэргүүдийг саатуулж, тэр хооронд Trapster Питерийг портлоор дамжуулан дагуулan явж, тэд хамтдаа амжилттай зугтаж чаддаг. Үүний дараа Hydra-Man дараагийн төлөвлөгөөнд орж, өгсөн амьд нь хамаагүй яаж чигээ Spider-Man-ыг барьцгаая гэж хэлэх үед Питер "Үгүй, Spider-Man-ыг зөвхөн амьдаар нь л барих ёстой" гэж хэлнэ. Харин энэ үед Питерийн биед орсон Доктор Октопус Мэри Джейнтэй хоорондын харилцаагаа дахин эхлүүлэх талаар ярилцж байдаг. Мөн MJ өөрийг нь ойрын үед яагаад тийм өөр болсныг асуух бөгөөд үүнтэй зэрэгцэн Питерийн ноутбукны тохиолдол дуурснаар Доктор Октопусыг шоронгоос орхсныг олж мэднэ. Ингэснээр Отто Питерийг өөрийнх нь араас ирэх болно гэдгийг мэдж байсан учраас Питерээс зугтахын тулд онгоцны буудлын дээр очиж Бэлэг улс руу явах тасалбар захиална. Нисэх буудлын ажилтан Оттогоос "Та хизээ буцаж ирэх вэ?" хэмээн асуух үед "Би маргааш шууд буцнаа" гэж хэлнэ. Хариуд нь ажилтан Оттод хандаж "Хэрвээ тэх юм бол та ихэнх хугацаагаа нисэж өнгөрүүлэхэндээ" хэмээн сануулах үед Отто "Тиймээ би мэдж байна. 15 цаг. Гэхдээ хин нэгний хувьд энэ бол бүхэл бүтэн амьдралынхын цаг хугацаа шүү" гэж хэлдэг. Яг энэ үед Trapster Ottогийн хуучин төхөөрөмжүүдийг ашиглан амьдрал итгэж төхөөрөмжийг Питерийн биед суулгаж байлаа. Питер Trapsterт бүрэн итгэхгүй байсан учраас хажуунаас нь зааварчилгаа өгч төхөөрөмжийг ажиллагаанд оруулна. Төхөөрөмжийг асаах үед Trapster буруу төвчлөрөг дарснаар Питер өндөр хүчтэй зөхиөлнө. Яг энэ үед Питерийн нүдэнд гэрэл харагдаж эхлэв. Харин Отто онгоцны буудлын дээр Джеймсон өөрийнх нь талаар мэдээгээр ярьж байгааг олж харна. Джеймсон Оттог "Бид нар бүгдээрээ түүнийг мэднэ. Тэр амьдралынхаа турш зүгээр л хулчгаар амтан байсаар ирсэн шүү дээ" гэж хэлдэг. Үүнийг сонссон Отто хэдий Питерийн биед оршиж байгаа ч гэсэн хулчиж өөрийгөө хуурахыг хүсээгүй учраас Питертэй нүүр тулахаар шийдэж Бэлэг улс руу нисэхт хизээ цуцлана. Питер дахин нүдэ нээхэд тэрээр өөрийн хуучин амьдардаг байсан гудамжиндаа ирсэн байх ба түүний эргэн тойронд амь насаа алдсан хайртай хүмүүс нь хүрээлж байлаа. Питер энэ бүхнийг дурсамжуу эсвэл хойд насны амьдрал уу гэдгийг ялгаж чадахгүй байв. Тэдний дунд Питерийн хуучин найз охин Gwen Stacy, мөн Питерийн аав ээж хоёр нь хүртэл байлаа. Питерийн аав ээж нь түүнийг тэнгэрээс үргэлж хардаг. Мөн түүнээр маш их бахархаж явдгаа хэлв. Энэ үед тэдний дундаас аваг ах Бен нь гарч ирнэ. Бен ах нь Питерт хандаж "Би чамд ингэж хэлхийг хүсэхгүй байна. Гэхдээ чи яг одоо явах хэрэгтэй. Чи энд үлдэж болохгүй. Өөрийн босгосон энэ гайхалтай амьдралаа тэр Отто гэх хүнээр сүтгэхийг бүү зөвшөөр. Тийм учраас яг одоо босоод тулалд. Дахин нэг удаа." Ийхүү Питер үхлээс буцаж ирнэ. Trapster түүнийг бараг л 3 минутын турш үхээд буцаж сэрлээ гэж хэлдэг. Харин Hydra-Man түүнийг жоохон амарсан дээр юм биш үү гэж хэлэх боловч Питер цаг алдахыг хүсээгүй учраас өөрийн хорон санаат хамтрагчдаа дагуулan 18 дахь цагдаагийн хилцээр очино. Тэднийг дайран орж ирэх үед цагдаа нар тэднийг зогсоохоор хичээж байлаа. Scorpion Питерээс "Бид нар юу н яах гэж энд ирсэн юм бэ?" гэж асуухад Питер "Энэ хилцээ агуулгын хэсэгт надад хэрэгтэй зүйл байгаа. Тийм учраас цагдаа нарыг аргалж байгаарай. Мөн тэднийг алж болохгүй шүү" гэж хэлээд доош агуулга руу бууна. Ингэснээр Питер хорон санаатнуудаас хурааж авсан зэвсгүүдийг хадгалдаг агуулгын өрөөнд орж ирэхэд түүний хайж байсан зүйл нь байсан бөгөөд энэ зүйл нь Оттогийн өнөөх Octobot нь байлаа. Хайж байсан зүйлээ олсон учраас тэд цагдаагийн хилцээс зугтаж Оттогийн хуучин нууц баринд буцаад ирэв. Ирсэн даруйдаа Питер ажиллагаагүй болсон Octobot-ыг засахыг хичээх бөгөөд солигдсон оюун ухаанаа буцааж авахын тулд Octobot-ын үйл ажиллагааг сольж Оттогийн эсрэг ашиглахаар шийджээ. Гэвч энэ үед Отто түүний системд нэвтэрч өөрийг нь миний хуучин нууц байранд байгаа гэдгийг сануулж мөн байршлыг чинь мэдж байгаа учраас чам руу супер цэргүүд явуулсан гэдгийг хэлдэг. Томоохон асуудалд орсноо ойлгосон Питер Hydra-Man Scorpion хоёрт цэргүүдийг саатуулж байхыг тушаав. Харин энэ хооронд Питер Octobot-ыг амжилттай засч амждаг. Гэтэл энэ үед Trapster Питерт хандаж "Би чамайг энэ бүх хугацаанд юу хийж байсныг чи мэдж байна. Чиний над Octobot чинь оюун ухаан сольдог төхөөрөмж үсттэй. Би тэний хүн биш шүү. Чи одоо өхөж байгаа учраас энэ бүхний анханасаа төлөвлөсөн. Харин одоо чи над төхөөрөмжөөрөө миний оюун ухааныг өөрөختөө солих гэж байгааг чинь ч бас мэдж байна" гэж хэлдэг. Хөөхий Trapster Ottогийн биед Питер оршиж байсныг мэдээгүй учраас төлөвлөгөөг буруугаар ойлгосон байж Питер энэ бүхнийг нөгөө хоёртой мэдгэдгийг хүсээгүй учраас Trapster-ыг өөрийнх нь цаван буугаар буудаж тэнд нь орхиод өөрөө тэндээсээ гараад явна. Питер нууц барьнаасаа гарч ирээд Оттогийн шумбагч онгоцон сууж Scorpion Hydra-Man хоёрыг дагуулan цэргүүдээс зугтаж амждаг. Харин энэ үед цэргүүд Оттогийн нууц байранд орж ирэх үед Trapster хэвтэж байх бөгөөд түүний дэргэд таны нөхөрсөх хурш Доктор Октопус гэсэн бичиг үлдээсэн байлаа. Ингэснээр тэд муу усны байгууламжаар дамжин 58 дугаар гудамжны доод хэсэгт байрлах нууц хаалганы урд ирнэ. Scorpion Hydra-Man хоёр Питерээс "Энэ чиний бас нэг өөр нууц байр чинь юм уу?" хэмээн асуухад Питер хариулахаас татгалзана.
58 дугаар гудамж. Яагаад нэг л тань сонсогдоод байгаа юм болоо? Питерт өөр очих газар үлдээгүй учраас Avengers-ийн барилга дээр ирсэн байж. Учир нь Питерийн бие нь үнэхээр муудаж байсан учраас Trapster шиг тэнэг хүн оюун ухаан сольдог Octopod-ын талаар ойлгож байгаа бол Avengers-ийн ч муу ойлгож магадгүй гэж бодсон хэрэг. Харин Scorpion, Hydra минь хоёр өөрсдийг нь яагаад Avengers-ийн барилга дээр аваад ирвэ хэмээн дургуутсан. Яг энэ үед тэдний урд Отто гарч ирэв. Ингэснээр Питер нөгөө хоёртой Spider-Man-ыг барьж авах хэмээн тушааж тэр гурав нийлж Оттогийн эсрэг тулалдаж эхэлнэ. Гэвч Avengers-ийн барилгын хамгаалтын систем нь ажиллагаанд орж тэднэр лөө галт сумаар шүрчж эхлэв. Энэ нь Оттог барихад улам хэцүү болгож байсан ч эцэст нь Питер Оттог барьж авч чадлаа. Питер өөрт нь дахиад амьдрах цаг хугацаа бараг үлдээгүй бие махбодороо мэдэрч эхэлсэн учраас энэ бүхнээс залхсан Питер яг одоо энэ бүхнийг энчээ дуусгацгаая гэж хэлээд Оттог барьж аван хамтдаа цонхоор үсрэн. Харин Отто доош унах үедээ газар руу аалзны шүлсээр хамгаалалт үүсгэж тэд аюулгүй газарт ундагч Отто Питерийн эцсийн төлөвлөгөөг тааварлаагүй байлаа. Энэ үед Питерийн дахин сэргээж зассан Octobot нь гарч ирэн тэдний оюун ухааныг буцаад солихоор Оттогийн тархин нэвтрэхийг оролдоно. Гэвч Octobot түүний тархин нэвтэрч чадсангүй. Учир нь Отто энэ бүхнээс сэргийлж Питерийн өмсгөлийг илүү батбөх материалаар бүрж шинжилсэн байж. Питер өөрийн эцсийн төлөвлөгөөгөө бүтлгүүцснийг ойлгох тэр мөчид Отто тулааны гартаа авч эхэлнэ. Отто энэ бүхнийг бүр мөсөн дуусгаж Питерийг алхаар завдах үед түүний нүдэнд Питерийн туулж өнгөрүүлсэн бүхий л амьдрал мөн дурсамжууд нь харагдаж эхлэв. Гэхдээ зүгээр нэг харагдах биш. Харин өөрийн өнцгөөс тэр бүхнийг харж Питерийн энэ хүртэл амьдрахтаа ямар их зовлон шаналл мөн хичнээн олон хайртай хүмүүсээ алдсныг ойлгож Spider-Man болохын тулд зүгээр нэг хүч чадлыг эзэмших биш. Харин асар том хариуцлага мөн золиосыг өөрөөсөө гаргах ёстой гэдгийг оюун бодол мөн биеэрээ мэдэрч байлаа. Spider-Man-ийн мөн чанарыг ойлгосон Отто би энэ бүхнийг хүсэхгүй байна гэж хэлэхэд Питер одоо бүх зүйл оройтсон. Одоо нас чи Spider-Man болсон. Тэм учраас гэр бүлийг минь хамгаалж яваарай гэж хэлээд Питер амьсгал хураав. Хэтэрхий оройтж ойлгосон Отто Spider-Man-ийн нэр хүндийг цаашдаа хамгаалan авч явж урд өмнө нь байгаагүй хамгийн шилдэг Spider-Man болох болно гэдгийг амлав. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.